Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамт олноос болон тэрний найз нөхдөөс нь танд зориулан хүргэж байна. Энэ талбарт эзний үгийг судлах юм бол асуудлуудыг даван туулах нэгүсэл танд өгдөг болно. Хэрвээ та түргэн зантай бол та өөрийгөө битгий буруутгаарай. Харин уурын талаар Библиэлд юу гэж хэлснийг судал. Таныг буруутгах биш, харин таныг чөлөөлөх хүч чадал тэрний үгэнд байдаг юм шүү. Тэгэхээр бурхан гэж хэм бэ? Энэ 7 хоногт бид энэ талаар цувралаар судлах болно. Тэгэхээр та магадгүй их онцгой сэдв байх шүү гэж бодож байгаа бах. Энэ нэр их сонирхолтой байж болох юм. Тиймээс энэ талаар бичигдсэн номын бүхий л санааг бид судлах болно. Учир нь маш олон хүмүүс бурханы талаар маш бага зүйлийг мэддэг гэж би боддог. Тиймээс бурханы талаар хүмүүс илүү гүн гүнзгий зүйлсийг мэдэх ёстой. Тэрнийг илүү ихээр таньж мэдэх хэрэгтэй. Бүр цаашлаад илүү хувьчлан ойр дотн таньж мэдэх хэрэгтэй. Би хүмүүст байнга л ийм шашинлаг харилцааны төлөө Иесус нас бараагүй юм шүү гэж хэлдэг. Харин бид бүхэн Христээр дамжуулан бурхантай илүү дотн гүнзгий хувьчилсан харилцаатай болоосай гэсэндээ тэр нас барсан юм. Иесус сагалмаан дээр нас барахад тэрний тухайн үеийн сүмд хүмүүсийг бурхнаас тусгаарлан маш зузаан ойролцоогоор 3 фитийн зузаантай хүшиг байдаг байсан. Тэрүүн тахилч жилд нэг удаа тийшээ орж хүмүүсийн гим нүглийн төлөө тахил өргөдөг байсан. Энэ бол гадна талдаа байдаг хэсэг. Харин дотор талын хэсэг бол ариунаас ариун газар гэж нэрлэгддэг бөгөөд бурхны оршихуйн хэсэг юм. Хүмүүс бурхны оршихуйгаас 3 фит зузаан хөшгөөр тусгаарлагдсан байсан. Харин Иесус нас барахад энэ хөшиг цуу урагдсан бөгөөд өөрөө урагдсан гэж бичигдсэн байдаг бөгөөд ямар ч хүний үйл ажиллагаа оролгүйгээр доороосоо биш. Харин дээрээсээ доошоо дээд талд нь хинч хүрч чадхааргүй тийм өндөр байсан. Ийм зүйлийг зөвхөн бурхан л хийсэн бөгөөд Иесусийн үхлээр дамжуулан хүн бурханы оршихуйд орж болох арга замыг харуулахын тулд байсан юм. Тэгэхээр ямар ч хүн бурханы оршихуйд орж гарч болно. Учир нь Иесус нас барсан учраас мөн бидний гим нүгэл уучлагдаж бид мөнхийн улсад орох боломжтой болсон юм. Бид энд байх хугацаанд дааж бурхантай ойр дотн харилцаатай байх боломжтой болсон. Би та нарт нэг зүйлийг хэлэхэд та нар 7 хоног бүр цуглаанд явхаас ч илүү их зүйл бурханд байгаа шүү. Тэр та бүхнийг тэрнтэй хамт амьдрахыг суралцаасаа гэж хүсдэг. Тэгэхээр бурхан гэж хэм бэ? Бурханыг үнэхээр таньж мэдтгэл бол үнэхээр тэрнийг мэдтгэл бол тэр хүн амьдралдаа бурханыг байлгахыг хүснэ гэж би итгэдэг. Хэрвээ тэрний зан чанарыг ойлгодог бол тэр тантай харилцаатай байхыг хүсдэг гэдгийг мэддэг бол тэр таны төлөө хийсэн гайхамшигтай агуу зүйлсийг мэддэг л бол бурхныг яаж эсэргүүцэх юм бэ? Эсвэл бурханд итгэдэггүй гэж яаж хэлж чадах юм бэ? Тэгэхээр хуучин гэрээнд байдаг бурхны хүчрхэг нэрийн хүч оргилдоо хүрч бүгд нийлэн шинэ гэрээнд Иесус гэдэг нэрэнд хүрдэг бөгөөд шинэ гэрээний түүхүүд нь бурхны талаар маш олон зүйлсийг бидэнд хэлдэг. Юу гэхээр та хэн нэгэнд хандан тэр хин юм бэ? Тэгээд юу гэж хэлж болох юм? Израиль Хютон гэж хин юм бэ гэж асууж байгаа шиг. Тэгэхээр тэр бол Магдалины гайхалтай ахлагч. Тэр Joyce Meyer-ийн конференцийн үеэр Магдалийг удирдсан юм гэж хэлэх байх. Тэгэхээр хин нэгэн хүний тухай ярихад тэрний хийсэн зүйлс нь заавал холбоотой яригддаг. Тэгэхээр бид юу хийдгээсээ илүү их зүйлтэй холбоотой болж байгаа юм. Учир нь бид бурхны хүүхдүүд. Харин хүмүүсийг юу хийснийг мэддэг байна гэдэг бол хүмүүсийг таньж мэдэх аргуудын зөвхөн нэг нь л юм. Тэгэхээр бурхан юу хийсэн бэ гэдгээс илүү зүйлийг бид энэ 7 хоногт суралцаж мэдэх болно. Тэгэхээр өнгөрсөн өдрүүдэд би энгийн зүйлсийг хэлсэн. Харин өнөөдөр би 3 зүйлийн талаар, харин маргааш бид 4 зүйлийг суралцнаа. Та нар миний төлөө залбираарай. Яхова гэдэг бурхан гэсэн үг. Өөрөөр хэлбэл амар тайвны бурхан гэсэн утгатай юм. Тэгэхээр та амьдралдаа үнэхээр амар тайвныг мэдэрч байгаа бол тэр бурханы ажил юм. Чөтгөр хизээч амар тайвныг авчирдаггүй. Энэ дэлхий хизээч бидэнд амар тайвныг өгдөггүй. Иесус бол амар тайвны ханхүү. Хүмүүсийн юунаас илүүгээр хүсдэг зүйлийн нэг нь бол яг үнэндээ бол Тэнгэрийн хаанчлалын бидэнд санал болгож байгаа 3 зүйлсийг хүмүүс их хүсдэг гэж итгэдэг юм.
Ром 14:17 дээр Бурхны хаанчлал бол мах болох ундаа биш, харин энэ бол зөвхт байдал. Өөрийнхөө талаар цаг үргэлж ямар нэгэн бурууг мэдэрч энд тэнд явах биш, харин өөрийнхөө талаар зөвөөр мэдрэх. Бид зөвхөн Христээр дамжуулан ийм байх боломжгүй. Тэр бол бидний зөвхт байдал. Тэгэхээр бид зөвхөн тэрнийг таньж мэдснээр бид өөрсдийнхөө талаар зөв мэдрэмжтэй байж чадна. Ариун сүнсэн дотор баяр хөөртэй амар тайван бай. Ямар нэгэн шалтгаанаар бид өөрсдийгөө буруутгахгүй, буруутгалын мэдрэмжгүй байх юм бол амьдрал ямар сайхан байх болоо. Бид хайрлагдсан, бидэнд амар тайван байгаа, бидэнд баяр хөөр байгаа гэдгийг бид мэдэх хэрэгтэй. Тэгэхээр бидэнд амар тайвныг тэр л ганцаараа өгдөг. Бурхан танд амар тайвныг өгөхийн төлөө та залбирах шаардлага. Тийм ээ, бид яг одоо энд Бурханы оршихуйг мэдэрч байна. Харин та нарын хідэн ажил дээр ийм байдлыг мэдэрдэггүй гэж хэлэх болоо. Тэгэхээр та нэг зүйлийг таньж мэдэх хэрэгтэй. Юу гэж? Хөөх. Энэ бол гайхалтай амар тайван. Бид бүгдээрээ магтаалаа эхлэх юм бол энэ оршихуй улам бүр нэмэгдэх болно. Үгүй гэж юу? Энэ бол Бурханы бидний дунд байгаа хэрэг юм. Та амьдралдаа амар тайвны ханхуутай хамт алхаарай. Тэгвэл та цаг үргэлж бухимдаж уурлах хэрэггүй болно. Исая 9:6-7 дээр учир нь бидний төлөө хүүхэд төрж бидэнд хүү өгөгдөн, засаглал тэрний мөрөн дээр байх болно. Тэрний нэрийг гайхамшигт зөвлөгч, хүчит бурхан, мөнхийн эцэг, энхийн жонон гэж дуудана. Тэрний засаглал болон энх хамгаал нь одоогоос үрд мөнх байх болно. Би энэ ишлэлд их дуртай. Учир нь бид амьдралаа тэрэн захируулахаар хэр их өгнө, тэр хэрээр бид амар тайвныг авах болно. Тэрний засаглал, тэрний амар тайван нь үргэлж хамт байдаг. Тэгэхээр итгэгч бид нар өөрсдийнхөө амьдралыг үүрх тусам бидэнд тэр хэрээр амар тайван байхгүй болно. Харин бидний дээр Бурхан минь таны хүсэл биелэг гэж хэлэх дуртай. Ингэж хэлэх хэрэгтэй. Тэгвэл танд амар тайван ирэх болно. Бид үргэлж Бурхан бидний амьдралаас альва зүйлийг авах талаар боддог. Харин тэр биднийг зовж шаналж явахад бидний нэг хэсгэнд болж хамт байхыг хүсдэг юм. Эфес 2:14 дээр учир нь тэр өөрөө бидний их тайван мөн. Тэр хоёр хэсгийг нэг болгож хуваагдлын ханыг ба дайсагналыг өөрийн махан бие дээр устгав гэж бичсэн байна. Тэгэхээр энэ бол Паулийн өдрөдөд л хамаатай юм байна. Тэр үед хүмүүс Евдэ болон харь үзэлтнүүдээс бусд нь бие биеэ ерөөсөө үзэн яддаггүй байсан байна. Тийм үү? Үгүй тэд бие бие жигсэн зэвүүцдэг байсан. Тийм ээ, арьс өнгнөөс болоод бие бие үзэн ядах байдал бол энэ дэлхийн хаанч байдаг шүү дээ. Бидэнтэй адил биш байгаагийнхын төлөө эсвэл бидэнтэй ижил байдлаар бодож сэтгээгүйхин төлөө хүнийг үзэн ядах ёстой болдог нь намайг их гайхшруулдаг. Хэн нэгэнтэй эв нэгдэлтэй амьдрахын тулд та зайлшгүй санаа нэгдэх хэрэгтэй биш ээ. Бид хоёр их өөр хүмүүс. Ямар нэгэн зүйлийн талаар бодож сэтгэж байгаа арга зам маань өөр, мэдэрч байгаа байдал маань ч өөр гэдгийг би мэднэ. Гэхдээ бид энэс болоод бараг л хизээч маргалдаж, тэмцэлдэж байгаагүй гэж би хэлж чадна. Яагаад гэдгийг та мэдэх үү? Яагаад гэвэл бид санал нэгдэхгүй байгаагаа хүндэтгэлтэйгээр зөвшөөрөхүйц байдлаар илэрхийлж сурсан юм. Бүх сүм, чуулган, урсгал чиглэлүүд эв нэгдэлтэй байх хэрэгтэй юу? Бид санал нэгдэхгүй байгаа цөөхөн зүйлсүүдийнхээ төлөө тэмцэлдэхээ зогсоож, харин Христийн нэр Есүсийн цусаар бид нөхөрлөж эхлэх цаг болсон. Энэ цаг үе ирсэн. Энэ конференцийг хийх болсон нэг зүйлдээ би их дуртай байдгийн. Учир нь энэ конференцэд бүхий л төрлийн шашны урсгал чиглэлүүдээс бүр таны төсөөлж байгаагүй хүмүүс ирдэг гэдгийг би та бүхний өмнө батлан хэлэх байна. Би энд л дуртай. Яагаад гэж Бурханы үг хүн бүрт зориулагдсан бөгөөд тэр хүн бүрийн амьдралд адилхан ажиллаа хийдэг. Бид Христ дотор нэг болсон гэдэг ишлэлд би их дуртай. Яагаад гэж юу? Учир нь би бүх зүйлийг Христийн дотор эзэмшдэг. Хараахан надад байхгүй байгаа зүйлдээ би Христ бүхнийг мэдж байгаа гэдэгт найддаг юм. Тиймээс тэр бол миний эв нэгдлийн холбоос гэдгийг би ойлгосон. Тэгээд ч би өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй болсон. Хэрвээ тэр надаас тэд өөр бол тэдийг доош нь хийхгүй, хэрвээ би тэднээс өөр бол би өөрийгөө доош нь оруулах тэгж бодох хэрэггүй болсон. Энэ бол гайхалтай амар тайван байдал. Тийм ээ. Амен. Христ дотор л миний жинхэнэ үн цэн байдаг гэдгийг би мэдсэн учраас бусдад атаархаа болсон.
Иесус бидэнд ер бусын амар тайвныг өгсөн. Би та нарыг бичээс рүү аваачихыг хүсэж байна. Энэ бичээсийн тайлбар Библиэлд их урт байгааг харин Иохан 14:27 дээр амар амгаланг би та нарт үлдээн. Би өөрийн амар амгалангаа та нарт өгнө. ертөнцийн өгдгөөс өөр юмыг би та нарт өгч байна гэжээ. Тайлбар дээр та нар зүрхээ битгий заваа битгий яа гэсэн. Би энэ хэсэгт их дуртай. Иесус харагтун би та нарт амар тайвнаа өгч байна. Амар тайвнаас зуурч болж байгаа зүйлс зүрхээ зовоохоо бол. Учир нь чи хэрв миний хэн гэдгийг мэддэг бол эдгээр зүйлс би санаа тавих учраас чи эдгээр хэрэггүй зүйлс санаа зовох хэрэггүй юм байна гэдгийг мэдэх болно. Бурхантай харилцаатай байна гэдг нь ямар үн цэнтэй хэрэг вэ? Энэ бол үнэхээр гайхалтай. Гэхдээ миний дуртай ишлүүдийн нэг нь бичээсэн аль нэг хэсэг нь бидэнд амар тайвныг мэдрэхэд бусдаасаа арай илүү тусалсан байдаг шүү дээ. Тэр ишлэл бол миний хувьд 1-р Петр 3:11 бөгөөд би энэ ишлэлийн сүүлийн хэсгийг уншиж өгье. Учир нь энэ хэсэг биднийг амар тайвныг мушиг гэж хэлсэн байдаг. Та нарыг энэ ишлэлийг хараасаа гэж хүсэж байна. Тэгээд бузар муугаас эргэж сайныг үлд, амар тайвныг хай, тэрнийг мушиг гэж хэлсэн байна. Тэгэхээр эндээс бид амар тайвныг мушгих 3 өөр харилцааны талаар харж болж байгаа юм. Би өөртөөгөө амар тайван байх хэрэгтэй. Би өөртөөгөө амар тайван байх хэрэгтэй. Би өөртөөгөө амар тайван харилцаатай болтлоо би тантай амар тайван харилцаатай байж чадахгүй. Би цаг мөч бүрт өөрийгөө зүхэж өөртөө уурлаж байгаа бол дээртээ сайн харилцаатай байна гэдэг зүйл бол боломжгүй зүйл. Тэгэхээр өөрөөсөө байнга асууж явах хэрэгтэй нэг асуулт байгаа нь та өөрийнхөө талаар юу мэдэрч байна вэ? Та өөртөөгөө ямар харилцаатай байна вэ? Яг үнийг хэлэхэд та хэн нэгэн бусадтай цаг өнгөрөөхөөсөө илүү та өөртөө цаг гаргадаг уу? Та энэ зүйлийн талаар өмнө нь бодож ирсэн үү? Хөөх би цаг үргэлж өөртөөгөө л хамт байдаг шүү дээ. Энэ талаар өмнө нь бодож ирсэн үү? Тэгэхээр үнэхээр бид цаг үргэлж өөртөөгөө байдаг шүү дээ. Би өөрөөсөө салдаггүй. Үнэн дээр бол хэн нэгэн хүний таны талаарх мэдрэмжээс таны өөрийнхөө талаарх мэдрэмж илүү чухал юм шүү. Хэн нэгэн таны талаар бодож байгаагаас та өөрийнхөө талаар хэрхэн бодож байгаа нь илүү чухал юм. Таны талаар хүмүүс юу гэж ярихаас илүүгээр та өөрийнхөө талаар юу гэж ярих нь илүү чухал. Би өнөөрөө ярьж байгаа энэ зүйлээ үнэхээр чухалд тооцож байна. Би танарт маш их зүйлийг ярьж байгаа учраас амар тайвны талаар их ярьж цаг авмааргүй байна. Би цаашаа явмаар байна. Заримдаа би танараар уншуулах болно шүү. Учир нь бүхэл оройжонгоо өөртөө заах хэрэгтэй. Зарим хүмүүс энд байгаа бах. За надад та нарын анхаарлыг хандуулах бас нэг зүйл байна. Өөрөө судлах зарим ном материалууд магадгүй та хайж байгаа зүйлсээ энэ хэсгээс авах боломжтой байгаа шүү. Өөртөө амар тайвныг бий болгох олон аргуудын нэг арга бол нэг арга биш шүү. Энд ойролцоогоор за хэд байгаа вэ? 8 аргын талаар би та нартай ярилцах болно. Цаг үргэлж өөрийнхөө алдааг битгий бүртэг. Хэрвээ та өөртөөгөө амар тайван харилцаатай байхыг хүсвэл цаг үргэлж өөрийнхөө талаар ямар алдаа дутагдал байгаагаа битгий бод. Бурхан өөрийнхөө сонгоснороо л тантай ажиллаж, ариун сүнс таныг ятгахыг хүссэн зүйлдээ л ятгаж синхруулна шүү дээ. Цаг үргэлж өөрийгөө бусадтай харьцуулж тэмцэлтгэе бол та яг бусадтай адилхан залбирах албагүй. Бусад хүмүүс бичээсийг цээжилсэн байгаа учраас та бичээсийг цээжлэх албагүй. Би Библийн алдартай багш байдаг. Гэтэл нэг өдөр зүгээр л нэг ярианы бай болчихсон байдаг. Тэр эмэгтэй ердөөч сагсуурч өнгөрөх гэж хичээгээгүй шүү дээ. Тэр зүгээр л нэг өглөө би цээжлэх ажил хийж байлаа гэж хэлсэн. Тэр эмэгтэй Библийг нэрлсэн. Надад гайхах мэдрэмжийг төрүүлсэн тэр өдрийг сайн санаж байна. Учир нь би бичээсээс тийм их хэсгийг цээжлэхээр суугаагүй юм. Энийг би угаасаа хийж чадахгүй. Би бичээсээс маш их зүйлийг мэднэ. Гэхдээ би эдгээрийг маш олон жилийн турш мэдэж байгаа учир нь би үгийг заадаг байсан. Би бичээсээс ишлэлүүдийг хэлж чадна. Гэхдээ хэрвээ та нар надад хандан Филиппой номын бүхий л ишлэлүүдийг хэлээч гэвэл би үгүй гэж хэлэх болно. Би ийм багш нарыг мэднэ. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Хэрвээ та нар ойлгож байна уу? Бид хэн нэгний хийж байгаа зүйлтэй уралдаад л хизээч чөлөөтэй байж чадахгүй. Өөрөөрөө байгаадаа баярлан баяр хүргэх хүмүүс энд байна уу? Аамен. Та болон тэдний хооронд хуваагдлынхаа нь бий болгосон мэт мэдрэмж эсвэл таныг айх гайхахад хүрэхгүйгээр аливаа зүйлийг хийнэ гэдэг бол баярлах гайхалтай зүйл биш гэж юу? Яагаад гэвэл та тэдний оршихуйд байхад тэд танд хүрч. Аамен. За 3 дугаарт бусад хүмүүс таны талаар ярихыг биш харин Бурхан таны талаар юу гэж ярихыг л сонс.
Харин нэг зүйлийг сайтар нэгтэл хэрвээ та таны талаар хүн бүрийн ярьсан бүхий л зүйлийг сонсох юм бол ялангуяа таны эргэн тойронд маш олон хүн байгаа бол бүх цаг үедээ бүгдэд таалагддаг нэг ч хүн байхгүй шүү дээ. Таны юу хийж чаддаг болон чаддаггүй надад хамаагүй. Хэрвээ та өөртөө амар тайван баймаар байгаа бол өнгөрснөө орхиж харин ирээдүрөө тэмүүлээрэй. Та алдаа хийсэн үедээ өөртөө амар тайвныг авмаар байгаа бол гимшээрэй. Тэгээд уучлалыг хүлээн аваарай. Тэгээд л урагшаалхаатай. Амар тайван орж ирэх гэж битгий шүүлт буруутгал доор сар жилиг өнгөрүүлээрэй. Буруутгал хэрэггүй зүйл. Буруутгал таныг улам сул дараа болгодог. Үүндээ бол таныг улам илүү их гим нүгэл рүү оруулдаг зүйл юм шүү. За би дахиад хэлье. Буруутгал бол хэрэггүй зүйл. Үнэн чанартай таныг улам илүү их гим нүгэл рүү оруулдаг юм шүү. Хэрвээ та нэг зүйлээ дахин хийхийг хүсэж байгаа бол зүгээр л цаг үргэлж нэг зүйлээ хийгээд байгаа бол сарын туршид та энэ талаар буруутгалыг мэдэрлээч та тэр зүйлээ дахиад л хийх болно. Энэ бол баталгаатай шүү. Харин хэрвээ та гимшээд Бурханаас уучлалт гуйсан бол тэгээд Бурханаас таныг хүчирхэгжүүлэхийн төлөө залбирсан бол тэрний үгэнд юу гэж хэлснийг л үйлд. Тэгээд л урагшил. Энэ талаар судал. Харин энэ талаараа өөрийгөө битгий буруутгах. Энэ талаараа эзний үгийг судал. Энэ асуудлыг даван туулах нэгүслийн үг танд өгөгдөх болно. Та муухай ааштай бол тэрнийхээ төлөө битгий өөрийгөө буруутгах. Харин уурын талаар Библиэд юу гэж хэлснийг судал. Таныг чөлөөлөх хүч үгэнд байгаа. Харин буруутгалд биш шүү. 6 дугаарт шийдэх. Та өөртөө дуртай байхаар шийдэх. Дахиад юу вэ? Алгаж байна уу? Яг үнийг хэлэхэд магадгүй та нарын зарим нь өөртөө хизээч өөрийгөө үнэлж бодох талаар өөртөө 2 секундыг ч өгч байгаагүй байх. Та өөртөөгөө харилцаатай байдаг байх. Харин танд өөртөөгөө харилцах сайн харилцаа хэрэгтэй шүү. Ингэж хэлэх нь танд бардам их зантай сонсогдохгүй байх гэж найдаж байна. Би өөртөө дуртай шүү. Би өөртөө сэтгэл хангалуун байдаг. Юу гэж би заримдаа их хөвгөлтэй харин заримдаа тэнийг юм шиг байдаг гэж би боддог. Бид нэр их хачин зүйлсийг хийдэг шүү дээ. Нэг өдөр бид энд ирчихсэн байна л да. Харин бид онгоцон сууж байна. Бид яг онгоцонд суухын өмнө гайлын ажилтны дэргэдэрлээ. Энэ нь ерөнхийдөө их цаг зарцуулдаг. Тэгээд л ажилтан ирлээ. Юу гэхээр тэд ерөнхийдөө миний аяллаа зорилгыг асуух болов гэж би бодож байлаа. Та яагаад Канада руу явж байгаа юм? Та тэнд хэр удаан байх вэ? Та ямар нэг юм авч яваа юу? Эсвэл та ямар нэг юм авч гарч байна уу? Гэх мэтийг л асуух болов гэж би бодож байлаа. Яасан гэж тэр над руу хандаж та энд юу хийж байна? Гэхдээ би энд конференц зохион байгуулж байна. Танай компани нэр үү гингүүт нь би дотроо за энэ миний нэрийг асууж байна гэж бодоод бид бол Дэб болон Жойс Майрана гэж хэллаа. Тэгтэл тэргүй. Үгүй танай компани нэр юу гэх вэ гэж юм. Гэтэл би гацаж орхисон юм. Би энэ хүү үйлчлэлийнхээ нэрийн талаар ерөөсө бодож байгаагүй юм байна. Эцэст нь би Жойс Майрын үйлчлэл гэж хэлсэн. Мэдээж хэрэг тэр инээс нь л дээ. Тэгэхээр би сүүлд хийсэн конференц руу явахдаа би 37 жилийн туршид зааж явахдаа энийг анх удаа хийж ийсэн. Тэр бол би Библийг мартсан явдал юм. Би тэр конференцээр очихдаа Библийг мартчихсан харин энэ конференц дээр би хинтээ ажиллаж байгаагаа мартчихлаа. Үнэхээр сонир шүү. Ямар тэнийг юм бэ? Ямар тэнийг байдалтай харагдаж байгаа болоо гэж би бодож болох байлаа. Харин би тэр үед ямар хөвгөлтэй юм бэ гэж бодсон шүү. Та өөрийгөө шоолж инеж чадах юм бол энэ таны хувьд хамгийн сайхан цаг байх болно. Өчүүхэн буруу зүйл хийх бүртөө өөртөө уралдгаа бэл шийдвэр гарга, итгэлтэй бай. Өөрийнхөө талаар битгий таамаглал. Харин бусад хүмүүстээр очиод юу хийх ёстойгоо л асуу. Энэ л хамгийн чухал. Байна уу? Та амнасаа өөрийнхөө талаар ямар нэгэн сөрөг зүйл гаргахгүй гэж өнөө орой бурхантай гэрээ байгуул. Та бурхантай хамт байхдаа ямар нэгэн амар тайван байдлыг мэдрэх болно. Би ийм амар тайвныг авсан. Би өөрийнхөө амьдралыг хянах гэж хичээхэ болсон. Харин та бол харин бүх цаг хугацаа бурхны гарт байгаа гэдгийг л ойлгож ухаар. Юу гэж уур хөрмээр нь бурхны хүсэл нь хизээч яаралтай биш бөгөөд тэрнийг бас яаруулдаггүй юм.
Тэгэхээр тэр хэр удаан үргэлжлэх ёстой вэ? Төдий хугацааг л авах болно. Бурханд битгий уурал учир нь тэр таны хүссэн бүхнийг өгөхгүй шүү дээ. Тэрэнд танихаас илүү сайхан төлөвлөгөө байгаа. Хүн замаа төлөвлөдөг. Харин Бурхан тэрний алхааг нь чиглүүлдэг. Эцэст нь Бурхан надад нэг зүйлийг заасан юм. Чи надаас гуйсан бүхий зүйлээ авахгүй. Энийг би чамд өгөхгүй гэж байгаа юм шиг. Харин надад чинийхээс илүү дээр санаагаа. Харин чи надаас гуйж байхдаа энийг хангалттай сайн мэдэхгүй байсан юм гэдгийг ойлгуулсан юм. Та магадгүй ганц бий. Тэгээд л та яг хүнтэй суумаар байна гэж болох юм. Харин Бурхан танд үгүй чи тэр хүнтэй суухгүй гэж болох юм шүү дээ. Чи өөрөөхөө бодож байгаа. Харин надад итэг. Чи тэр хүнтэй суухгүй. Хэрвээ та Бурхантай амар тайван харилцаатай байхыг хүсэж байгаа бол тэр таны амьдралд хийж байгаа зүйлсийг ойлгох гэж хичээхэ болох хэрэгтэй. Олон тохиолдолд Бурхан гайхамшиг хийдэг бөгөөд бид бүхэн тэрний ажлуудыг ойлгодоггүй. Бид ирээдүг харж амьдардаг, харин өнгөрсөн хойноо л ойлгодог. Та амьдралыг туулж явахдаа юу болоод байна гэсэн маягтай л байдаг. Тэгэхээр үйлчлэлийн эхний он жилүүдэд янз бүрийн асуудлууд миний санааг зовоодог байсан. Уурын минь хүргэдэг байсан. Бэрхшээлүүд надад байсан. Би тэр үед ойлгоогүй. Харин одоо энэ өндөрлгөөс тэр бүх зүйлээ эргэн харахтаа би Бурхан энийг хойшлуулж удаас нь ийм учиртай байсан юм. Энэ газарт Бурхан намайг авчирсан ийм л учиртай байж. Миний хүснээр Бурхан тэр зүйлийг надаас холдуулаагүй нь ийм л учиртай байжээ гэж би одоо ойлгодог юм. Таны амьдрал тохиолдож байгаа бүхэн таныг та болоход чинь Бурханы хүсэж байгаа нэгэн болоход чинь тусалдаг юм. Таны амьдрал дах Бурханы ажлыг ойлгох гэж хичээхээ бол та. Тийм ээ, та нэг л өдөр их амархан ярих юм да гэж хэлэх байх л та. Тийм ээ, би амархан байсан гэж хэлэхгүй. Харин надад хаанч байсан гэсэн амар тайван байх ёстой гэдэг зүйлийг л та нар ойлгоосоо гэж би бодож байгаа юм. Тесалоник 3:16-г би танарт харуулахыг хүсэж байна. Энэ бол гайхамшигтай бичээс гэж боддог. За энэ бүлгийн 3 дугаар бүлгийн 16 дугаар зүйл ишлэлдэр амар тайвны эзэн өөрөө та нарт ямар ч тохиолдолд амар тайвныг сахирхах болтугай. Эзэн та бүгдтэй хамт явах болтугай. Та нар энэ ишлэлд дуртай биш вэ гэж юу? Энэ бол гайхалтай ишлэл. За эцэст нь та нарт хүмүүстэй хэрхэн амар тайван харилцаатай байх вэ? Тийм ээ, та нар хүмүүсийг байгаагаар нь хүлээн авч Бурханыг л тэднийг өөрчлөх болно гэдгийг ухаарсан үедээ л та тэдэнтэй амар тайван харилцаатай байж чадна. Та нарын зарим нь алга ташхаас өмнө над руу муухай хараад байна уу та? Тийм ээ. Муухай хараад ах шиг санагдаад байна. Тийм ээ, би тэднийг өөрчилж үнэхээр чадахгүй юм байна. Тийм ээ, Бурхан л таныг өөрчлөн шүү дээ. Амен. Сонсдоо, энэ бол харилцаа. Хэрвээ та хэн нэгэнтэй харилцаатай байгаад тэрхүү харилцаатай нь хэцүү байгаа бол гэхдээ та тэдэнтэй харилцаатай байх л ёстой юм шиг санагдаж байгаа бол нэг зүйлийг ойлгоорой. Бурхан таныг өөр тийшээ явахыг бас тэнд байх чадварыг болон баяр хөөргийг өгөхгүй. Энэ өрөөний энэ хэсэгт нэг асуудал байна. Зөвхөн энэ хэсгийн хүмүүс л алга ташхин. Яг энэ талаас энэ бүхэн ирээд байна гэж хэлэх гээд л байна л та. Энийг жижигхэн багна. За би ийшээ зогсоодох юм. Хэрвээ та хэн нэгэнтэй хэцүү харилцаатай байгаа бол тэр хүнд өөрчлөх маш их зүйл байгаа ч гэсэн харин Бурхан таныг тэр газарт байгаасаа гэж хүсдэг бол та нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бурхан таныг өөр газарт бай гэж хэлэхгүй. Бас өөр газарт байх нэгүүлсэл чадвар мөн амьдралын баяр баясгалан өгөхгүй. Таны амьдралдаа гаргасан хамгийн чухал шийдвэрээ даахад Joyce Meyer-ийн амьдралын шин зам тохимол ном танд туслана. Хэрвээ та энэ номыг бэлэг болгон авахыг хүсвэл өөрт боломжтой бүхэл хэлбэрээр бидэнтэй холбогдоорой. Тийм ээ, Бурхан гэж хин юм бэ гэдгийг таньж мэдэх нь их чухал. Бидний хийх ёстой зүйлийн нэг бол Библиэлд бичигдсэн тэрний гайхамшигт нэрүүдийг судлах юм. Нэр бүхэн нь тэрний зан чанар бидэнд хандсан амлалтуудыг илчлэх болно. Эдгээр нэрүүдийг судлах нь гайхамшигтай сайхан хичээл болох болно. Библиэлд маш олон нэр байгаа. Бурхан та бүхнийг үргэлж эвээх болтугай. Та бүх өдрийг сайхан өнгөрүүлээрэй.